За 10 км-ийн зайд тэргүүн байранд орж ирлээ бас сэтгэлээ болцоо. За сая цоноо намайг барига өгтөө мөгцөгдөг. За би Улс аймагаас хөрөлцөн гэсэн. За энэ жилийн үед болохоор 10 км-ийн зайд Монголын үндэсний шгшээгийн тасгалжуулагч Дор Чулам шийдвэр чулуун багш нараа ирээд 1 сарын бэлтгэл хийсэн. За урд жилүүдэн бол ер нь 1 сарын өмнөрөө бэлтгэл хийгээд идсэн. Тэгээд энэ жил бол сургуулиас чулаагаад ингээд тэмцээн дээр оролцсон байгаа. Өнгөрсөн жилүүдэд ямар амжилтыг үзүүлж байна? За өнгөрсөн жил бол Улаанбаатар марафоноор 5000 м-т 3 дугаар хайранд олсон. Тэгээд Долгомнод аймгийн Улсын аврах шалгаруулах тэмцээн дээр алтан мөнгө медаль хүртсэн байгаа ихтэйгээ. За ихэрмээ 21 км-т өгж байгаа. Энэ жил ер нь төрүүлэнгээс итгээд хэр ер нь хүүхэд бас хэр салхич гэдэг юм уу? За энэ 10 км-ийн зайд бол өрсөлдөгч нар маш ширүүн байсан. Тэгээд за салхины үед болохоор харьцангуй бага гайгүй байсан. Ирэх жилүүдэд ер нь ямар зорилготой байна? Ирэх жилүүдэд бол тодорхой байгаа. Ер нь энэ спортоор явж чаас магадгүй өөр хичээлэрч явж магадгүй. Тиймэрхүү зорилго. Бас бэлтгэл сургалтаа хийх гэдэг юм уу? Тусал тэмцээн хүмүүс байгаа ш. Тэр хүмүүстээ талархлаа илэрхийлвэл. За тусалж тэмцсэн аав ээжтэй болно.